Эрдэнэс таамаглалын офицер компанийг цагаан сар гэхэд нээлттэй офицер компани болгоно гэж ерөнхий сайд Зандан Шатар мэдээлсэн. Энэ ажлыг шуурхайлан хэрэгжүүлэхийг салбарын хүссэн. За мөн коксчсон нүүрсийг биержээр арилжаалахад онцгойлон анхаарах цаг ирснийг санууллаа. Эрдэнэс таван толгойг цагаан сараар бид ард түмэндээ нээлттэй компани болгож. Тэгвэл энэ үгийг зүгээр хилээд өнгөрүүлэхгүй ажил хэрэг болох хэрэгтэйг санууллаа. Яг иймэрхүү шаардлагатай үйл ажиллагаануудыг бол яг зөрөгтэй засгийн газар авах хэрэгтэй. Маш олон одоо гэрээний үнэн дүүн нь тодорхойгүй байдаг. За хардлага зэрлэг явдаг. За офтек гэрээ гэл ингээл ярьдаг тий. Тэгэхээр энэ бүх зүйлүүд маань зах зээлийн ханшаараа яг ингээ ил тод өнөөдөр ингээ биржээр арилжагдаж ихснээрээ давуу талтай болж эхэлж байгаа. Харагдаж байгаа тий. Саяны офтек гэрээнүүд гээд ингээд маш олон асуудлууд гарч ирж байгаа. За энэ маань хаана болж ийн гэхэл ингээ нөө төрийн өмчийн компани дээр л энэ асуудлууд ингээ гарч ирж штэ. За тэр нь маш бага үнийн дүнгээр гэрээ байгууллаа тий, хаалттай, нууц тий хэдэн жилээр ингээ гэрээлчихсэн байж идэг. Тэгэхээр энэ асуудлууд маань одоо нөө компани засаглалын өмчийн хэлбэрийн ялгаатай байдал бас ямар одоо зам руу хөтэлдэг вэ гэдэг нь ингээ харагдаж байгаа байхгүй. Цаашид энэ мэтээр уулуурхаан компаниудыг олон нийтэд нээлттэй олгож цомтгох ажлыг үргэлжлүүлэх нь чухал байна. Мөн том гэрээнүүдийн нийлбэр дүн биржээр зарах нүүрсний хэмжээнээс ихгүй байх нь чухал юм. Хил хүртэл тээврийг Монгол компаниуд хариуцсан хийх боломжийг нээх ёстой гэдгийг онцоллоо. Тэгэхээр үнэ цаашдаа нэмэгдүүлэх, Монгол өөрийнхөө бүтээгдэхүүний үнийг сайн байлгахын тулд биржийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Биржийн борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бирж рүү коксдаг нүүрс орж ирэх хэрэгтэй байна. Гэхдээ коксдаг нүүрсийг нэг ам нөхцлөөр авч байгаа компаниуд нь 80% нь аваа явчихж байгаа болохоор бирж рүү орж ирэхгүй байна. Одоо том гэрээнүүдийн хугацаа удахгүй дуусна. Тэгэхээр том гэрээг дуусгахад бид нар 80% том гэрээгээр 20% нь биржээр явдаг биш. 50% нь биржээр 50% том гэрээгээр явдаг нөхцөл рүү шахах нь бол миний бодлоор Монголын эрх ашигыг хамгаалсан бодлого. За оны эхний 9 сарын экспортын мэдээллийг харахад ч уулуурхаан бүтээгдэхүүн экспортын орлогыг бүрдүүлэгч хэвээр байна. Цаашид уулуурхаагаас бусад салбараа хөгжүүлж, солонгоруулж чадахгүй маа гэхэд уулуурхаан салбараа дотор нь солонгоруулж олон нийтэд нээлттэй ил тод байх боломжийг нээх нь чухал байна.